Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадварчуулах нь төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллагаас энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Царайлаг охтыг ажилд авна. Царайлаг охтыг өндөр цалинтай ажилд авна. Утас 90.1. Байна уу? Байна. Зарын дагуу ярьж байна. Ажилд орох гэсэн. Ямар ажил юм бол? За чи өндөр. Өндөр. Царайлаг уу? Юу гинэ? Пассворттой тэгсэн чинь өнөө маргаашгүй явмаар бид нэр ингэж чинь чи хоолой гэрт ажилладаг. Сарын цалин таны гар дээр 400 мянга ирнэ. Та тэрийгээ цуглуулж аваад авчихсан шууд гэрлүүгээ шилжүүлж болно. Та яг туслах ажил чинь хийж болно. Тэгээд бид нарт юу замын зардал хүний явуулна манай тэр олон гэр тэр таны газар хизээ явуулна. Тэгэхээр таны аваа 2 хоногийн дараа л. Намайг тэнд очиход нэг хятад залуу тосч авсан. Надтай хамт явсан охид угаасаа тэр газрыг мэддэг байсан юм байлээ. Анх намайг очиход хувцас авч өгөөд өсчөнд оруулсан. Би өрөнд орчих болов уу гэж айж байсан. Гэтэл зүгээрээ санаа зовлтгүй. Манайхаар дандаа баян чинэлэг улсууд үйлчлүүлдэг болохоор цэвэрхэн гоё хувцаслах хэрэгтэй гэсэн юм л да. Тэгэд маргааш нь будаж янзлаад ажилдаа орно гэд нэг улаан гэрэлтэй газарт аваачсан. Тэр үед л ямар ажил болохыг ойлгосон доо. Гэт бүсгүй яриагаан үргэлжлүүлсэн юм. Би ингэж одоо бүх чинь явъя дөө. Би чинь нөхөртэй хөвгттэй ингэж өвчлөлтэй. Үгүй мөгүй гэж сүүл рүү уурлаа. Та ямар сони зардал мартсан. Дүү зардлаа 30 мянга гэдэг шууд ингэж өөр нэгтж авч үзсэн. Нэг үл тэрийгэ төрж өчөд яв. Чин энэчнээсээ хаасан шиг ээж маань ажил хиймэжүүд бол яг нэг гарын 20 мянга төгрөглөж байгаа. Тэр их хэрэглээ. Сүүлийн үед өндөр цалинтай ажилд зуучлах, гадаадд сургах, гадаад хүнтэй гэр бүл болгох нэрийн дор Монгол иргэд ялангуяа охидыг хил давуулан наймаалах нь ихсэж байна. Гэтэл өдий болтол энэ хэрэг өөрсөдөө нь учрахгүй тойроод гарах юм шиг санаж хуурдагцаарлаа. Охид бүсгүйчүүд хэлийн дээс давсаарлаа. Гадаадд л гарч байвал хаашаач явсан яах вэ? Монголд амьдрал алгадаа гэсэн залуусын бодол тэднийг хөдөлсөөр байна. Аргачих үедээ ганцхан сарын ажлын хөлс нь монголчуудын хэдэн сар, заримийнх нь бүтэн жилийн хөлснөөс ч илүү гэж сонсогдож байгаа болохоор тэр үйцээ. Ямар таал Монголд өхөн болохоор Америкт нохой болсон нь дээрээ гэдэг үг залуусын амнаас гарч байх вдэ. Хүйсийн тэгш эрхийн төвийн хохирогч хамгааллын хөтөлбөрийн ажилтан цог зулмагийн ярианд анхаарлаа хандуулна. Ер нь бол энэ хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ерөнхий тоо нэгдсэн тоо гаргах гэдэг бол аюул хүндрэлтэй. Хуулийн байгууллагын тоо ч гэсэн нэг хоорондоо бол нийцдэггүй шүү дээ. Дийлэнх нь бол одоо дотоод гадаад бэлгийн мөчлөгүүд бол дийл их болж байна сүүлийн үед те. Гадаад бэлгийн мөчлөг гэхэлэр бол дийлэгтэй эрийн хятадын бүх найрамдах хятадаар тус байж байдаг. Тэгээ ялангуяа эрийн цаашаа нөгөө бусад мөч тусгай нэг онцгой одоо орон захиргааны нэг чинь газрууд нь болж байна. Монголд болохоор бас насан туршийн хүүхдүүдийг бүлгээр нь биеийг нь нөлөөлөх ийм үйл ажиллагаанууд бол бас их гарч ирж байгаа. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй одоо хөртүүлж буй эрсдэлтэй зүйлүүд нь нийгмийн болоод эдийн засгийн хүчин зүйлүүд нь маш их байгаа. Ядуурлалын асуудал байна тий. Энэ бүгд одоо яг хүн худалдаалах гэмт хэрэг хогш болоход бол нэлийн түлхэж төсөлж байгаа. Нөгөө боломж амлсан зарууд, боломж амлсан ажлын зар тий одоо суралцах гэсэн энэ бүх үйл ажиллагаанууд нөхөрчийг ерөөсөө эрсдэлтэй нөхцөл байдалд бол түлхэж байдаг л та. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд одоо сургалт ингээд зохион байгуулахад ерөөсөө хин нэг нь та бүгдэд одоо боломж амсан зар гадаад суралцах одоо хүсэл тавил яах вэ гэж асуудаг. Тэгэнгүүт бүгд л тэнд сууж байгаа одоо 50 хүүхэд үйлдэлд бараг 50 гараа хүргэдэг. Зуршлын захиалгын хэлд мөн л адил нөгөө боломжууд ханддаг тийм нөгөө өндөр цалинтай газрын эзэн юм уу бизнесийн одоо том одоо өндөр алтан шалгахчдаг тийм ийм хүмүүстэй суун чамааг одоо ингээд солонгост очингууд чинь ар гэрийнхний чинь хэн нэгийг татна гэдэг ч юм уу тийм ийм бүх боломжуудыг бас амладаг.
пассворд өгөхгүй тэгээд хэрэндээ л нуугаад байгаа юм чинь тийм цаашдаа тийм сав байх ш. Тэгсэн чинь алуулсан. Хин авсан мэт. Тэр мэдэхгүй бид нар явуулчихсан тэр хотод пассвортгүй би ингээ одоо гарч чадахгүй. Чи заавал тэр үнтэй явах хэрэгтэй. Тэгэхээр өнөө хотод нүгүүх юм бол оруулгадаг. Нэг бол хоол унд өгөхгүй тэгээд усч өгөхгүй тэгээд гаднаас нь цажилчдаг. Том буудалд өрөө авцсан. Тэгээд одоо хүүхэн мөхөө авах гээд ирэхээр тийшээ дагуулж явд юм лээ. Тэгээ эзэнтэй утасныхаа дугаар муугаар өвөлцөж авалцаал тэр үз өгтөл хоорондоо дараа ирэл бид нар мэдхгүй тийм жижигхэн газар дээр нь тэр эздүүд нь тийм юм ажилладаг. Хотод ингэж яадаг газар хоорондоо ирж дандаа холбоотой. Гэрийн одоо сайхан хооронд ажиллаж сурч амьдрах гол үүрэгтэй хуулийн дагуу явж гэнэ үү, хууль бус болж гэнэ үү гэдэг талаар ямар нэг мэдээллийг ерөөсөө өөрсдөө судалдаггүй зөвхөн зуршлах сэтгэлтэй л найдаж явдаг. Зуршлах сэтгэл тэнд бол маш олон үйл ажиллагаа хийдэг тийм. Яг аль бисны газар одоо ажиллаж байгаа юм уу те гэрээ бичиг баримт нь ямар байгаа ядаж одоо хэлийн чанарт ах гэж визний ангилч нь ямар вэ гэдэг дээр л манайх ерөөсөө хяналт тавьдаггүй. Тэгэхээр энэ бүгдэн дээр нь л манай иргэд өөрсдөө сэрэмжтэй байх юм бол энэ төрлийн гэмтэх төрдөхгүй байх басны боломжийг өөрсдөө бас бүрдүүлж байна гэсэн. Үнсийн тэгшэр хэн төвийн хохирогч хамгааллын хөтөлбөрийн ажилтан цогцолмоо ингэж ярьж байна. Амар хялбар аргаар амьдрах гэсэн ухаамуутай охид харин эргэнтэй гэрүүл болж садраллаа, самуурлаа л гэж буруутгадаг. Гэтэл эх орондоо хийх ажил нь олдоод авах цалин нь амьдрал ах үед нь хүрэлцдэг бол юу гэж хэвдэ. Үл залгах, хоол, орох оронгүй болохоор ч хүн гэж амтан яаж амьдрах юм бэ? Ийм танаас өгдөг тэр үзээ хүүхэн нэг өдөр дуудаад тэдэнд бас тэрнсний самгаас тэрний хоровшраар одоо би хүүхдтэй болохгүй. Амьд хүний анхан шатны хэрэгцээ нь хангагдах баталгаагүй нөхцөлд тэр хэрэгцээг л хангах хүслээсэн болж аимшигт хэргийн занганд ороод байгаа юм биш үү? Орчин цагийн боолчлолд онцгой анхаарал хандуулж хүн худалдаалагчтай тууштай тэмцэхгүй бол ирээдүйн минь хаашаа зүгэлнэ вэ? Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний эрхийн мэдээлэлээр дамжуулан хүнийг чадвархжуулах төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллага бүтээв.